Хөөе цэцэрлэгт нь хүргэж өгье. Тэгээ би өнөөдөр өсчөө орж үсээ тайруулна. Ойрд миний үс амирх унаад исэн баггүй. Тэгээ юу илээгээ бодсон чи би сүүлийн бараг жил гарны хугацаанд үсээ огт тайруулаагүй юм билээ. Яг жил гарны өмнө амралтаараа бит 3 Монгол яваад би тэгээ үсээ тайруулсан чинь өсчигч миний үсээ амир жижигэн болгоо хайцсан. За тэгээ надад тэр нөх таалагдаагүй юм. Би уг нь доороос нь бахан аваарай гэж амир жижигэн болгоцсон. Тэгээд угсаа миний үс сумас хоёр амир хурдан ургадаг байхгүй. Тийм болохоор за тэгээ ургаж явах байх гэд. Тэгээд тэр чихтэй ургуулаа мартсан юм аашаа. Тэгэд хүүшээ энэ ч одоо үсээ тайруулдаг шүү тэг гэж гинт санаад. Надад тэгтэд үсчиж яхаа ур чадвар муутай мэдрэмжгүй юм шиг санагдаад идэв шүү дээ. Нэг цөм аавна, нэг айтайхан ингээд шатлаад нэг гой тайрчихгүй, нэг сонин мэдгүй нэг сонин байгаад идэв юм аа. Гэтэ бодвол жоохон хэмтэн газрынхан үсчтэл тийм байдаг бахал та. Бакалаврт сурдаг байхад нөгөө ангийн солонгос хүүхэд хятад үсчинд ороод үсээрээ ингээд тоглуулчлаа гэ уйлаад за буцааж нааж үгүй уурлаа зодно гэж дайраад. За бид дээр нөгөө хүүгийн цэцэрлэгийн шинэ жилийн үзүүлбэрт ангийнхны шүлэг уншаад тэрийг тайлбарлаж өгнө гэд орхисон байсан. Одоо тайлбарлая за. Тэгээд нэр нь болохоор Шавны Анжунгва шуу буюу залуу хятадын үг гэдэг нэртэй. Тэгээд яг шүлэг биш эссе. За энэ шүлгийг орчуулж хэлэхээс өмнө яалтчгүй жоохон тайлбар явах хэрэгтэй. Энэ шүлгийн нэр нь их оронч үзлийг сэргээсэн, хятадын залуучуудад зориулсан, тийм жоохон коммунист шинжтэй шүлэг санагдтыг. Тэгээд тухайн үеийн цаг нөхцлөөс болоод өөрсдийнхөө арт түмнийг сэргээсэн юм шүлэг болохоор бид нар өөрсдөө нааж авч өөрсдөө холбож ойлгоод авах ямар шаардлагагүй шүү. За энэ шүлэг би шүлэг хэлчихэж байгаа юм. За энэхүү эсэйг 1900 онд Лян Чичао гэд хятадын одоо шинжлэлийн төлөөх нэр хүндтэй сэхэтний бичсэн эссе юм. Тэгээд тухайн үе буюу 1900 он гэдэг нь Чин гүрний сүүлийн үе байсан. Тэгээд тухайн үед хятад улс нь өмнө сам үеийнхтэй маш том асуудлуудтай учирч байсан нь улс төрийн авилга маш ихтэй байсан, улс орны ядуу сул дорой байсан. Тэгээд энэ үед явагдсан эр шинжлэлийн хөдөлгөөнд бүтлгүүцсэн нь одоо арт түмнийхэн өөрчлөлт хийх итгэл найдварыг бүрэн таслан зогсоогоод тэгэд авиас бэлэгтэй их орончт нь хилийн чандад сүллэгт гараад тэгэд арт түмний хувьд маш зовлонтой нөхцөл байдал байсан. Тэгэд Европын орнууд буюу голчлон Их Британи, Франц тэгэд Ази, Япон зэрэг улсууд хятад руу маш ихээр дайраад яг энэ үе болохоор хар тамхины дайндаа хятад ялагдаад газар нутгаасаа өгөөд нөхөн төлбөр төлөөд тэгэд ер нь улсын хувьд бол хагас колон, хагас феодалын нийгэмд шилжчихсэн байсан. Тэгээ үндэснийхэн хүчин сулрахын зэрэгцээ арт түмнийхэн ирээдүйдээ итгэх итгэл нэлээд буурчихсан байсан үе юм байна. За би одоо орчуулад өгье за. Яа ганц юм орчуулах гэж мянган тайлбар тавьчихдаг гинэ. Залуу хятадын үг. Өнөөдрийн үүрэг хариуцлага бусдад биш манай залуучуудад байгаа. Залуучууд ухаантай байвал улс ухаантай. Залуучууд баян бол улс баян. Залуучууд хүчирхэг бол улс хүчирхэг. Залуучууд бие даасан бол улс бие даасан. Залуучууд эрхчлөөтэй бол улс эрхчлөөтэй, залуучууд амжилттай бол улс амжилттай. Залуучууд Европыг ялвал улс Европыг ялна. Залуучууд дэлхийд манлайлвал улс дэлхийд манлайлна. Улаан наран мандаж, замыг гэрэлтүүлнэ. Гол мөрөн урсаж их далай цутгана. Даруухан луу хөөрч, дүүлэн ниснэ. Бяцхан бар архирч, адгуусыг цочоно. Бүргэд далавчаа дивж, орчлонгийн тосыг хөдөлгөн, гоёмсог цэцэг соёолж, жавхлантайгаар өндийн. Ган сэлэм ирлэгдэж гялалзаж байна. Тэнгэр цэхэрлэж газар шарлана. Уртаашаа олон мянган жилийн түүх. Өргөөшөө өргөн уудам газар байна. Ирээдүйд 70 мэт урт уудам байна. Сайхандаа манай хятад залуус тэнгэртэйгээ үрдмөх хүчирхэгдээ манай хятад залуус улстайгаа хязгааргүй уудам гэсэн ийм. За би жоохон шүлглээд хэлчих шиг болтой. Энэ гэхдээ зүгээр ингээд үргэлжсэн үгийн эссе шүү за. Тэгээд энэ эссе бол тухайн цаг үедээ таарсан залуусыгаа идэвхтэй байлгаж хятадын ирээдүйг тодорхойлохыг хүссэн нэг юм эссе юм байна. Угаасаа яг ойлгогдчихэв тий. Бичих үедээ зохиолч нь 100 жилийн дараа хятад дэлхийд тэргүүлэх гүрэн болно. Энэ эссеийг нь
хүүхдүүд цэцэрлэгээс эхлээд тогтоож чэйжилж дагаж явна гэдгийг мэдчихсэн болов. За би ямар ч гэсэн гэртээ хараад хүүдээ энэ бол зөвхөн Хятадын тухайн цаг үед залуучуудтай хандаж хэлсэн юм үг юм. Биднэрт бас өөрсдийн гэсэн хүчрхэг хүүхдүүх, гал цогтой их орончид, ухаалаг арт түмэн, улс орныхон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг авч үлдсэн олон сайхан түүх байдаг гэд энэ талаар маш сайн тайлбарлаж өгнө. Тэгээд их орны талаар хүүхдэд чийжлүүлэхээр шүлэг гэхлээр за яг хүүхдийн дуу шүлэг бас нэг сайн сандгүй. Санаж байгаа хүн байл хэлээд өгөөрэй за. Баярлалаа гэж. За бай бай.